10 дугаар бодлого дээр 5 кг мастай тайрцыг F хүчээр налуу тогтмол хурдтай чирч 4 м өндөрт гаргав. F хүчний хийх ажлыг олох нь байна. Реакцийн хүчний хийх ажлыг олох нь хөндийн хүчний хийх ажлыг олох нь байна гэсэн үг. За реакцийн хүчийг хамгийн түрүүнд бүгдээрээ ингэж зураад энэ бол ерөнхийдөө ямар нэгэн байдлаар ажил хийхгүй гэдгийг энэ дээр ингээс бичээд өрхий. Тэг энэ шилжилт байхгүй учраас. За түүний дараачаар хөндийн хүч байна. Хөндийн хүч байна. Нэгц доошоо байна. Хөндийн хүч доошоо байхад үүнийг дээш нь татж чинь буюу шилжилт болон хүчний чиглэл нь 180 градус өнцөгтэй чиглэлээр эсрэг байгаад байна хоорондоо. Ингээд бодох юм бол энэ mg-ийн хийх ажил нь хасах гарна гэдгийг анханасаа бүгдээр харах хэрэгтэй. За 4 м зайшилсан 53 градус. Тэгвэл 4 м зайд ямар замыг туулсан бэ гэдгийг олъё. Энэ зам нь хэд юм бэ? За энийг x гэчээ бүгдээрээ. Ингээ гурвалжингаа үүсгээд харъя. Энэ 4 м, энэ 53 градус, энэ x. 4-ийг хуваах нь x гэдэг бол синус 53 гарна. X гэдэг нь 4-ийг хуваах нь sin 53 0.8 байдаг. 0.8. 40-ийг 8 туваа 5 м гарах нэ. 5 м зай шилжсэн байх нь. Энэ налуугийн дагуу. Налуугийн дагуух тэр шилжилт x болон F2 маань хоорондоо параллел учраас түүний ажлыг олохдоо энэ хоёрыг хооронд нь үржүүлнэ л гэсэн үг. Ингээд F-ийг бол мэдэхгүй байгаа юм тийм ээ. F-ийг үржих нь 5F гэдэг ингээд хайчи. F-ийг олж болно. Яагаад вэ гэхээр энд ийм нэг өгүүлбэр явж байна. Юу гэхээр тогтмол хурдтай чирч гэж байна. Тогтмол хурдтай чирнэ гэдэг маань налуугийн дагуу үйлчилж байгаа бүх хүчнүүдийн нийлбэр нь тэг байна гэсэн үг. Тэгвэл налуугийн дагуу ямар хүч үйлчилж байгаа тэрийг харъя. Доошоо mg 2 хуваачих бүгдээ. mg ингээ 2 хуваачих болно. За ингээ хуваах юм бол энэ 53 градус өнцөг болно. Энэ mg cos 53 болно. Нөгөөх нь mg sinus 53 градус болно. Өөрөөр хэлбэл налуугийн дагуу тогтмол хурдтай хөдөлнө гэдэг чинь энэ налуугийн дагуу хүчнүүд нэг нэгнийгээ устгаад байна гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэвэл энэ F хүч нь цаад утгаараа mg sinus 53-та тэнцчээж нэг нэгнийгээ байхгүй болох нь тий 5-аас 5-ыг хасаад их гардаг шиг. Тийм учраас F гэдэг нь яг үнэндээ mg sin 53-та тэнцэх нь байна. mg sin 53 харъя 5-ыг үржих нь 10 sin 53 0.8 байдаг. 50 40 ньютон гарах нь байна. 40 ньютон хүчээр татчихсан байна. Ингээд 40-ыг үржих нь 5 буюу 200 joule ажил хийх нэ. Реакцийн хүчний хийх ажил нь тэг, хөндийн хүчний хийх ажлыг бүгдээр одоо олъё. Тэр маань C байна. AMG хасах. За хөндийн хүчийг бол шууд ингээд бодчих бүгдээр 5-ыг үржих нь 10, 50, 50-ыг үржих нь босоод тэнхлэг дээр буюу хөндийн хүчтэй параллел байгаа тэр зай 4 м байна. Хасах 200 joule байх нэ. 11 дугаар бодлого. Хэвтэй гөлгөр ширээн дээрх бид үйлчлэх хүч түүний байрлалаас хамаарах диаграмыг зурагт үзүүлжээ. Fx график байна. Хүчний чиглэл нь шилжилтийн чиглэлтэй давхцах бол хүчний ажлыг дараах нөхцлүүдэд олооч гэсэн байна. 0-2 м-ийн хооронд, 2-4, 4-8, 0-1 м-ийн хооронд буюу нийлбэр ажил нь хэд байх вэ гэдгийг ABC дээр асуусан байна. Fx тэнхлэг дээр би ажлыг яаж олох вэ гэхээр тухайн графикаар хашигдсан талбайг олдог. Талбай нь ажилтаа тэнцэнэ л гэсэн үг. Энийг бүгдээрээ санчи. Тэгвэл энэ нэг хийгдэж байгаа ажлыг A1 гээ бүгдээрээ энэний талбай нь 2 6 12 joule болох нь байна. Энэ талбай энд бол 2 гэсэн үг. Энд 2, 2-ыг 6-аар үржүүл 2 туваа буцаад 6 joule гарна гэсэн үг. A2. За аль талбай энэ талбай хэлж. Түүний дараачаар энэ талбайг бүгдээрээ авна гэсэн үг. Энэ одоо x тэнхлэг хүртэлх тэр талбайг авна шүү. A3 хасах 6-ыг үржих нь 8-аас 4-ийг хас 4 гарна. Энэ урт нь 4 юм байна. 4 6 хасах 24 joule гарах нэ. За ингээд тухайн завсар бүрт бүгдээр олчлоо. Одоо 0-оос 8-ийн хооронд олно гэдэг юм байна. Энэ 0-оос энэ хүртэл олно гэсэн үг. Тэгэхээр бүгдийн хооронд нь бүгдээр нэмж таарах нь байна. Ингээд A1, A2, A3 тэнцүү. A1 нь 12, 6 хасах 24 18 хасах 6 joule гарах нь байна. 12 дугаар бодлого. Хэвтэй гөлгөр хавтгай дээрх бид үйлчлэх хүчний байрлалаас хамаарах диаграмыг зурагт үзүүлжээ. Бид үйлчлэх хүчний чиглэл хөдөлгөөний чиглэлтэй давхцах бол тэгээс 20 м-ийн хооронд завсарт хүчний хийх ажлыг олооч гэсэн байна. Дахиад хашигдсан талбаануудыг нь болоод хооронд нь бүгднийг нэмье. 0-оос тэгийн хооронд гэдэг маань энэ талбайг ихлээд олчихъя. 5-ыг 20-оор үржүүл 102 туваа 50.
Энэний талбай юу болох вэ? Энэ доотлын бүхэл талбай гэсэн үг. Дахиад 5-ыг 20-оор үржүүлэх нь байна 100 joule. Энд яах вэ гэвэл хасах гарах нь байна. Хасах 50 joule. Түүнийг A3-гийн A4 50-ийн тал нь гарах нь байна. Хасах 25 joule. Эдгээрийг бүгднийг хооронд нэмье. 0-оос 20-ийн хооронд тэнцүү. A1 дээр нэмэх нь 2 3 4. A1 нь 50, 2 нь 100, 25, 50. Энэ хоёр хооронд устчлаа. Ингээд 75 joule гарах тийм. 13-ыг шууд нь хийчихье. 1 кJ, 1 МJ. Хэдэн joule-тай тэнцвэ? Кило гэдэг нь 13 зэрэг гэсэн үг. Тэгэхээр 1000 joule. Мега гэдэг нь 16 зэрэг гэсэн үг. 1 сая joule гэсэн үг. Нэг яраас 6 ширхтийг орж ирэх нэ. 14-ийг хий бүцгмөрөө. Кинетик энерги ямар үед илэрдэг вэ? Систем энергийг ямар нэгжээр илэрхийлэх үү? Энерги нэгж болвол систем joule. 1 ньютоныг үржих нь метр. За ньютоныг задлахгүй ингээд орчихъя. Дэлгэрэнгүй хувилбар ингээд. Кинетик энерги ямар үед илэрхийлэх хөдөлгөөн гэсэн үг. Кинетик гэдэг чинь угаасаа хэд хөдөлгөөн гэсэн үг байхгүй юу? Орчуулбал хөдөлгөөнтэй үед кинетик энерги бий болно. Хурдан тэгээс ялгаатай үед гэсэн үг. 15 1 кг масстай биеийн кинетик энергийг доорх хоёр нөхцөлд олоо гэсэн байна. Нөхцөл А-гийн ИА бичиж 2-1 масс V1-ийн квадрат 2-1 масс нь 1 кг V1-ийн 4 квадрат 16.8 joule гарах нь байна. Нөгөөх нь ЕБ гэж бүгдээрээ ЕБ 2-1 дахиад масс хурдных нь квадрат 2-1 масс нь дахиад 1 байна. Хурд нь 10-ийн квадрат 100 250 joule гарах нэ. 16 Чингээрээ 2 дахин бага 1 ачааны тэрэг нөгөө ачааны тэрэгээс 2 дахин хурдтай хөдөлж байгаа юм байна. Аль ачааны тэрэгний кинетик энерги их байх байна. За бүгдээрээ харъя. Энэний массыг m гэж энэний массыг m штрих гэх. Тэгвэл энэ W-G тугаасандаа тэнцэн энэ маань W2G буюу m-ийг 2 тугаасандаа тэнцэх нь массаараа 2 дахин бага гэж бүгдээрээ ойлгочихъя. Энийг A тэргийн, энийг B тэргийн, A тэргийн кинетик энерги олъё. 2-1 масс нь m хурд нь b-ийн квадрат ингээд болчихж байна. За b-гийнхыг нь олъё бүгдээр b. 2-1 масс нь энэ удаад m-ийг хуваах нь 2 гарах нь байна. Ингээд 2v-ийн квадрат буюу тэр маань 4v квадрат болж гарч ирнэ. Үржигдээд 4 болон 2-ууд ингээд хоорондоо хураагдчихаар цаана юу болох вэ гэхээр 2-ыг үржих нь 2-1 mv-ийн квадрат. Бид энийг мэднэ шүү дээ. Энэ хэм бэ гэсэн чинь энэ А тэрэгний кинетик энерги байсан ИА. Тэгвэл Е байна буюу 2 дугаар тэрэгний урт талынх нь одоо энэ шар бүхээгтэй тэрэг нь саарл бүхээгтэй тэрэгнээсээ кинетик энерги 2 дахин их байх нь. Ингээд харах юм бол Е байна 2 дахин их Е байх нэ. 17 болон 18-ыг хий. 17 20 г масстай сум бууны хошуу 100 м/сек хурдтай орхисон бол сумны кинетик энерги олоо гэж. 20 г-ыг килограммаар шилжүүлэх шаардлагатай тэхийн тулд хасах 3-аар хуржүүлчихье. Ингээд энэ бол 2 кг гэсэн үг. Түүний дараачаар ийм хурдтай 200 м/сек хурдтай болж ирсэн байна. За бүгдээрээ энэ дээрээс кинетик энергийг нь олчихё. Кинетик энерги нь 2-1 m хурдных нь квадрат 2-1 масс нь тэг 100-ны 2 үржих нь 200-ийн квадрат. Энэ хэд гарах вэ? Энэ тэг 100-ны 1 гарах нь байна. Үржих нь 4 үржих нь 10-ийн 4 зэрэг. Ингээд 4-ийг үржих нь 10-ийн 2 зэрэг болох нь байна. Буюу 400 joule кинетик энергитэй байжээ. 18 хэвтэй гүлгэр гадаргуу дээр тайван байсан 20 кг масстай ачааг хэвтэй чиглэсэн 10 ньютон хүчээр татаж 25 м зайшилжүүлсэн юм байна. F хүчний хийсэн ажлыг бол ачааны эцсийн хурдыг олоо. За ачаа маань эцэст сүлдээ нэг энд ирсэн гэдэг бүгдээр үзчихье. Тэгээд ачааны эцсийн хурдыг ба штэ тийм ээ. Ингэж тэмдэглээд V гэж энэ тэгвэл хэд байх вэ гэж асууж байна. F хүчний хийсэн ажлыг олчих хамгийн түрүүнд A тэнцүү F-ийг үржих нь S 10-ыг үржих нь 25 250 joule.
Бас нэг зүйл өгсөн 50 байсан гэдээ өгчихсэн юм байна энэ дэр. 50 байсан. 50 байсан гэдэг чинь анхныхын хурдыг нь тэмдэглэх гэж оролдвол энэ маань тэг метр секунд болно. Анхандаа ямар нэгэн кинетик энергигүй байсан байна гэсэн үг. Ачааны эцсийн хурдыг олоо. Окей, ачааны эцсийн хурдыг олохдоо хэдүүлээ ингэж болчихъя. Ажил гэдэг чинь кинетик энергийн өөрчлөлтөд тэнцвэр шүү дээ. Кинетик энергийн өөрчлөлт гэдэг нь эцсийн кинетик энергиэс анхны кинетик энергийг хассантаа тэнцэнэ. Тэр маань эцсийн кинетик энерги 2.1 m, эцсийн хурдны квадрат, эцсийн хурд нь энд байна. Анхны хурд нь энэ байна. Хасах нь 2.1 m v0-ийн квадрат гэтэл энэ маань тэг байгаа учраас ажил гэдэг нь зөвхөн 2.1 mv-ийн квадратад тэнцэх нь. Энэ дээрээс бүгдээр эцсийн хурдыг нь илэрхийлээ 2a-г хуваах нь масс язгуур дор хийчих юм бол эцсийн хурдыг нь олж болох нэ. За энэ дүрмээр бүгдээр олъё. Язгуур дор 2-ыг үржих нь a, тэр маань 250 гарсан. Масс чинь хэд байлаа? 20 кг байсан. 20 кг. Ингээ хураагдаад хоёрууд нь хураагдаад 25 гарч байгаа юм байна. Ингээд язгуур дороос 5 м секунд болж гарч ирэх нэ. Сид нь 25 м замыг ямар хугацаанд туулсан бэ гэж байна. b квадрат, b0-ийн квадрат нэмэх нь 2-ыг үржих нь a үржих нь s. Анхны хурд нь тэг байсан. Энэ дээрээс бүгдээр хурдтгалыг нь олъё. v-ийн квадратыг хуваах нь 2s. Анхны эцсийн хурдны квадрат нь 5-ын квадрат болж таарна 2-ыг үржих нь s 25. Ингээд нэг хураагаад 0.5 м секунд квадрат хурдтгалтай хөдлөх нь байна. Ийм шиг. За энийг яагаад болоод байгаа? Энийг кинематикийн тэгштгэл орлуулах гал энийг болоод байгаа шүү дээ. Энэ ингээд 0.5 м секунд квадрат байж. Окей, кинематикийн ямар тэгштгэл вэ гэсэн чинь b тэнцүү a гүрч нь t байж болно. Эсвэл x 2.1 a t-ийн квадрат байж болно. Энэ хоёулаа хугацаа агуулсан юм тэгштгэл байгаа учраас энэ дээрээс энэ тэгштгэл дээрээс хугацаануудаа олж болно. Гэхдээ би хоёр дахьыг нь ашиглаж энэ дэр энийг нь ашиглая. 2x хуваах нь a язгуур дор хийчихвэл тэр маань надад хугацааг өгнө. Ингээд энэ дүрмээр олъё. Язгуур дор 2-ыг үржих нь 25 хуваах нь 0.5 25 50 500 5 110 секунд гарах нэ.